За сан бацхны өдрийн минь хүргэе. За бид бурхан алдуу харахныхаа барааны газар одоо ард байгаа. За тэг өнөөдөр бас бидний ярих байгаа сэдв бол за бидний уул хайрханд яаж зөв харьцах вэ? Тэ тэр дотор нь бүх хүмүүс ч одоо жирийн хүмүүсийг бодвол энэ байгальтай тэг ойрхон байдаг болохоор за бүх хүмүүс маань яг миний хоёр талд байгаа хомбоо топ 2 маань энэ уул хайрхантай яаж харьцдаг вэ? Тэ бидний энэ уул хайрханд ямар хүндэлтэй харьцах ёстой вэ? Энэ талаар ярьж өгөөч. Одоо сайхан халдуу хайрханаа бид барааны газар сууж штэ. За уул хайрхантай харьцахад бас их учир бий. Одоо тухайн газрынхаа бас эзэн савдгаас нь хамаарат те. Эхний жил очиж гуйдаг. За хоёр дахь жилдээ очиж одоо мөргөө даатгаад те өөрийгөө даатгаад одоо 3 дахь жилээс нь одоо тэр тахилга хийх эрхээ авдаг ч гэдэг юм уу. Тэгээ уулыг бас яг тэр хайрхан л ус юу вэ? Зөвхөн тэр орой дээр нь гарч тахихаас одоо бол ер нь дандаа л орой дээр нь гарч тахиад байгаа шүү дээ. Тэгэхээр яг орой дээр нь гарч тахих нь зөв, одоо билээс нь тахих нь зөв, барааны газраас нь тахих нь зөв. Ер нь бол яг одоо хайрхан юм одоо халдуу хайрхныг жишээ нь ер нь барааныхны газраас тахдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр тэгэхээр бас ер нь жоох учиртай хандахгүй л шууд очиод тахилга махилга хийгээл тэгэхэд ер нь бол тэр бол айгүй буруу. Одоо тэр чинь нөгөө өрлөггүй заллахгүй шууд очиод тагччин гэдэг чинь нэг талтай бол үнэхээр одоо тийм зөрчилтэй байдаг байхгүй тий. Эхлээд тэр ууландаа өөрийгөө очиж таниулна. За хамт явж байгаа одоо ах дүүстэй одоо нутгийн зон олныг бас таниулна. Дээрээс нь яг бид нэр усаа хилээд таниулна гэж бол байхгүй шүү дээ. Одоо тэр малын сэтэртэй бол малын сэтрийг барьж очиод гэх мэт ерөнхийдөө зөндөө юмнууд бол байгаа. Одоо миний ойлгосноор ингэдэж штэ. Одоо за уул ханга хайрханд очлоо гэдэг. За яг хуу тахилга хийхээр боллоо гэдэг. Одоо миний ойлгож байгаа бол эхлээд нөгөө тэ бид нар чинь бас байгалийн амьтан бид чинь бас байгаль харагдах чинь штэ. Тэгэхээр одоо энд одоо нөгөө эхлээд газар шороо усанд нь хүрдэг гэж ярьдаг штэ. Энэ талаар гомбо нэг хэлж өгөөч. Тайлбарж өгөөч. Одоо энэ талаар гэхээр яг хуу одоо бүх хүн бол ялч уул ус хайрхан зорж бол бүх зүйл мэдүүлэгтэй явж байгаа л та. Тийш очихын тулд наан мэдүүлсэн байждаг. Тэгээд одоо нөгөө хүн ингэж ярьдэн штэ нэг амны алдаа хийж болохгүй. Энэ дээр хүртэл энэ орж ирэх хэрэгтэй байхгүй. За тийшээ зорино гэж хэлсэн бол тэнд бас нэг мэдүүлэг хүрдсэн байдаг. Тэгээд зорихгүй наан ингээд өөр ажил төрөл гарлаг хойшин тавьчихаар тэрэндээ бас ороогдоод тах жишээ нэ тийм. Тэгээд яг зорж утсан уул ус болоод эхлээд бас юунд нь хүрдэг гэдэг нь миний хувьд бол яг зориод утсан дуулах юм дуулгацсан мэдүүлгэндээ хүртсний ард дээр тэр сайхан нутгийн уул уснаас нь уух ч юм уу тиймэрхүү байдлаар хүртүүл ер нь их зүгээр байт юм бол. Тэгээд ер нь энэ хайрхан уул ус тагж байгаа бүнэр ус зөндөө байгаа ах л та. Эднэрт яг өөрөөсдөө ороод тагж байгаа. Миний нэг бас өнцгөөс ингээ харахаар за шууд орой газар руу тэмүүлэх биш тий. Ер нь их харуут сайтай. Барааны газраас нь. Тэгэл тэр одоо хайрхан уул усын эзэн тэр хайрхан аныг очиж харахад нэг сайхан бүтэн дүртэй харагдаж байгаа жишээ нь тий. Тийм газраас нь зорчичоод мэдүүлэх юм мэдүүлээ тэр тахилгын зам үлээ хийвэл их зүгээр юм болов гэж боддог байхгүй. Одоо яг энэ халдуу хайрхны өвөрт бид нэр ирсэн байна. Энэ чинь бол төрийн тахилгатай хайрхан тий. Төрийн тахилгатай хайрхан чинь болол 4 жилдээ нэг мэдүүлэгтэй байж байгаа чинь тий. Тинчэнэ тэгэл хурж ирээд тахдаг. Одоо бол яг дийлийнх нь ламнар дахиад байна л. Тэгээ одоо бидний энэ язгуурын өв соёл буюу бөөмөргөлийнхэн одоо энэ хайрхан уул усаа
тагтдаг болчихвол бас их зүгээр юм болов дотор ер нь бодож явдیں۔ Гэхдээ бид нэр шууд тэр оройд тэмүүлэх биш бас наанаас нь тэр 4 жилийн дотор тагж байгаа юм чинь одоо их дөхөж ирж байгаа 3 жилд нь мэдүүлэхтэй наан зориод газар уул усаа шинжээд те бас нэг жоохон судалгаатай тэг аль болох барааны газраас нь тэгж тахиул бас их зүгээр юм болов уу гэж боддөө шүү дээ.